ингээд эмгийн гавтай ирээд ингээд 14 минут болоод машинд төрлөө. Ийм хүмүүс санагдаж байна уу? 3 удаа эмгэг рүү орлоо юм. Одоо хүүхэд нь ойлаад байж байна. Тэрүүл энэ сайд мэд нэг яаралтай хүмүүс шууд авмаар юм. Хариалгын дагуу хийж байгаа гэж хөөж дуугаад би оруулах. Энэ шинжилөөрөө гэдэг юм назгаа байт юм уу та нар? Тэгээд хүүтнүүд ингээд хүүхд бол төрлөө. Тэр бүл ба. Хай. Хүүтнүүд энгийн гадаа чинь машин дотор төрлөө. Хурдан суултаа. Та нар гадаа нэрчээд оруулдгүй юм байлээ. Бид хоо нэрсэн хариултанд ороо ирүүлээд сайдар оруулсан. Гэхдээ оруулахгүй би бол энийг чи оруулахгүй гэсэн шүү дээ. Оруулахгүй бичиг баримтын үзийгээд хүүхдийн талбай гарчаад байна гэхэд ингээд ингэж байгаа юм. Ингээд машин дөрүүлж байгаа. Ийм байна уу би одоо энийг сууд ингээд видео гэн. Ийм муухай хийж болохгүй нэр юм Монгол нэр. Ингээд машиндаа ингээд өвлийн хөтлөг эмгийн гадаараа орж идэг машин төрлөө. Ингээд хүүхдүүд нүүлнэ. Ингээд эмгийн гадаа ч эмч оруулаагүй. Хариалгын дагуу. Хариалт нь байна. Төрхөө тэгээд толгоор гарчаад байгаа. Тэгээд эмчнэр гарч ирээгүй гээд машин дотор ингээд төрсөн. Би өөр гайх чинь. Бүр эмгэлийг. Гайх чинь одоо. Тусламж үзүүлж ингэж ирээд би 7 минут тоцорч байгаа байхгүй шууд эмнэлэг дөрөв төрчих байсан газар өөр хэвнэг эмчин загнаа тэгдэггүй ингэдэггүй өдрөөлөнд сайд дээр ажиллаж ийн гээд. Гэхдээ та нар ч ямар сони ингэж зүгдөө байсан. Ингээд нас нөрөөг ингээд машинд ингээд төрүүлж байгаа. Би бол эргүүний үед бол муухай. Ингээд машинд ингээд төрөл ингээд манайд ингээд тийм хүүтнэт лүглүүлсэн тэгээд үлдээ юм да. Иргэний үлгэр төлдөг болсон юм. Эцэг юм. Тэгээд энэ ч гэсэн үлгэр нэ. Чи яаж